За тэгэхээр наа нэм хэмэх одоо тийм ээ эрчим хүчний одоо хэмнэлт гаргахын шин тамга төхөөрөмж бүтээснээрээ та Монгол улсад бас томоохон хөрөнгө оруулалтыг хийсэн. Тийм зах зээл болго эзэнтэй тийм ээ л. Зах зээлийн өмч хөвчлөл биш, зах зээлийн хөвчлөл юм ээ. 30-40 жил ингээ хөгжсөй дараа ингээд нөгөө юмын одоо шин хуундуу машины юм хийдэг компаниуд тулгаагаар ч юм уу юугаар ч машин хийгээ зарсан ч гэсэн хуундуу гэдэг нэрээр нь хүмүүс нөгөө хуундууг л аваад байгаа байхгүй нөгөөдгийг авахгүй. Ингэж хүний оюун өмчийг хамгаалдаг. Тэгэхээр манай энэ патентын газар капиталист нэг зарчсан нэгэн оюун өмчийг хамгаалах боломжгүй. Яг тэгвэл төр тэр чинь өдөрдөн шүү дээ. Төр өөрөө хулгайч байхгүй. Арчилсан төр өөрөө хулгайч гэдэг дэлхийн түүхэнд баталсан. Тийм болохоор арчилсан төртэй газар патентаа яаж хамгаалж яах гэхээр одоо овг нэр нөхгүй Mercedes-Benz, Henry Ford тийм. Henry Ford-ыг Америкийн засгийн газар юмын дээрэмтгэж чадаагүй шүү дээ. Дэлхийн 2 дугаар дайны үед асар их танк, манк ингээд хуйгт моёт захиалгаар машин зэн хийлэн шүү дээ. Тэгээ асар их мөнгө ирэхгүй юу. Түмэд төрийн олигархууд яасан дээрэмдэж авахгүй хөөцөлдөд чадаагүй. Яг л Henry Ford гэдэг нэр нь байгаа юм чи яах юм. Ford машиныг Ford-ыг алж авчаад ингээд одоо John гэдэг хүн те тэрний эзэн бол John Ford-ыг алсан гэдэг нь хин ард түмэнд ойлгомжтой болж байна. Хинч тэрийг авахгүй байхгүй. Тийм болохоор бүх юмд нэг овг нэрээр хамгаалдаг. Тэгээ би Монголд одоо ирээд анх удаага намхаа нацгийн өөрийнхөө овг нэрээр бранд үүсгэж штэ. Тэгэхээр хүмүүс гайхаад байх юм чи ямар мангар хүн бэ те. Яа тэгэхээр бусд нь юм оюунлаг юм хийхгүй хүмүүст бол алдах юмгүй байхгүй зүгээр дамын 8 хийгээд дэлгүүр ажиллаж байгаа хүн бол амаа байхгүй те. Би оюунлаг ажил хийж байгаа болохоор миний оюунлаг ажлын чанар чансаа үр дүнийн нэрэндээ шингэж үе үед ингэж хадгалагдаж явах байх. Тийм болохоор хэрвээ та нар оюунлаг бизнес хийж ивэл овг нэрээ өгөхгүй хизээ нэгэн цагт төр танаас юм хулгайлж байгаа. Тэр өөрөө хулгайч байхгүй. Энэ чинь дэлхийн түүхэнд батлагдсан юм. Тэнийг би хэлж байгаа юм шиг шүү дээ. Тэгээ 99% нь оюуны өртөг, 1% нь материалын өртөг, асар их ашиг олдог бизнес. Тэр нь хөгжлөө орнууд чи ийм ухаалаг бизнес хийж сайхан амьдрт юм байна. Тэгээ бусад ядуу улсууд нөгөө хар ажлыг хийгээл төмрийг хайлуулаад тийм тэгээд эсвэл тэдний юм худалдаж аваад нэг одоо 50 тохируулгыг хийгээл одоо манайх сүүлийн 20 жил дандаа л импортоор бэлэм аваад 50 тохируулгыг хийгээл тэнд бол ашиг гарахгүй шүү дээ. За нэг 10%, 20-30% л ашиг гарч тэгэхэд чинь тэнд 99% ашигтай шүү дээ. Тэг өчнөө тэр хүмүүр зарна тий. Тэгээд энийг би Монголдо батллаа. За би ямар ч IT-ийн төхөөрөмж хийж болох байсан л та одоо гар утас ч юм уу, IPTV ч юм уу тий. Яагаад за энэ станцыг сонгосон гэхээр би оюутан байхаасаа эхлээл гайхчихсан л реактив чадал байдгүй гэж хэрэлдээл. Бүр Манчестер их сургуульд байхад энтхийн докторууд ирээл энэ дэлхийд дахинд актив чадлыг хэмжиж чадахгүй байна гэж бүр ингээл ойрлт морилал хурал хийгээл реактив чадал гэдэг чинь байдгүй гэж хэрэлдээл. Тэгээд би ирээд энийг хий гэж бодсон. Яа тэгэхээр энэ нь болохоор манай эрчим хүчний одоо энэ аюулгүй байдалтай холбоотой. Бид нэр өвөл хөлдөж өгөх аюулд амьдардаг. За Оросын холбооны улсын ачаар бид нэр бол найдвартай ажилладаг. Энэ бол хаяа тасрах магадлал гарна шүү дээ. Тэр үед бид нэр хөлдөж өгөх аюултай. Ирээдүйдээ бид нэр ТЭЦ 5 6 7 8 гээд ТЭЦ 10 20 хүртэл барьсан ч бид нэр Оросын холбооны улсын хараат байхаар байгаа одоогийн төлөвөр болохоор. Яг тэгэхээр бид нэр реактив чадлын асуудлыг хинч ярьдгүй, тооцдгүй. Энэс болоод Оросын холбооны улс маш их алдагдал, хохиролт амсдаг. Биднэрт актив чадал зарж чадалгүй, бидний реактив чадлыг зохицуулж өгч бид нэр тэрнийхэн төлөө мөнгө авдаг байхгүй. Реактив чадлын төлөө. Тэгээд бид нэр хүчин чадлынхын тал хувийг бидний одоо хайсан тий. Бидний хайн ганцхан асуудлыг шийдэхэд бид нэр бүхэл бүтэн станц бидний одоо энэ асуудлыг зохицуулж идэг. Тэгэхээр бид нар бол хэрвээ хойд хөрш маань Орос биш те Англи эсвэл биднийг торох байхгүй. Зөв бүр жилийн 54 тэрбум биш 540 тэрбумаар торгоно. Тэгэхээр энэ бол капитализм дэлхийн хууль шүү дээ. Тэгэхээр бид нэр хойд хөршийн ахын ачаар бас ингэ те тэр нь төлбөргүй байхгүй бид нэр. За хоёул нэг юм тайлбарлаж өгье. Реактив чадал гэдэг нь. За миний ингээ ойлгож байгаагаар өөрөлдөх юм бол эрчим хүчийн хэмнэлт гэж ойлгоод байгаа. Яг хэмнэлт тишээ. За баг тийм ч юм уу тогтворж байна шүү дээ. Яг тэгэхээр ер нь ингээд янз бүрийн ингээд оргилт аваар үүслээ те. Тэгээ актив чадал бол тэр механик хэмжигдэх болохоор тийм хурдан өөрчлөгдөж чаддгүй. Реактив чадал цахилгаан хэмжигдэх болохоор асар хурдан дээш доошоос хавлах боломжтой. Тэгснээрээ ороотрын хэлбэлцлийг багасгаж өгч докторжуулдаг.
Энэ ер нь ингээд хүн харахад реактив энерги харагддаг байхгүй. За тент ингээд стандарт нэг нүүрс төлөөд дулаан гарч байна да. Тэр чинь ирээд бид нэр плетхэн дээр ингээд халаад бас дулаан болж шүү дээ. Энэ бүгдээр актив энерги. Цахилгаан энергид ороод тэр цахилгаан энерги нь актив энерги байхгүй. Тэр реактив энерги харагддаг. Тийм болохоор хүмүүс энэ чинь байдгүй гэж ярьдаг. Тэгэхээр хэрвээ реактив энергийн одоо автоматжуулалт миний хийсэн юм чи реактив энерги автоматжуул шүү дээ. Хэрвээ энэ байдгүй бол бид нөгөө цахилгаан энерги дамжуулж чадахгүй байхгүй. Яагаад дамжуулж чадахгүй гэхээр хэрэглэгч холбогдлоо хүчлэн 0 болчихно. Одоо карантаар урсгахын тулд карантаа нээх бол гойчихгүй шүү дээ. Тэр карантыг нээх хэрэгтэй. Тэр нээж байгаа хүч чинь л реактив энерги байхгүй. Тэгээ бид нар реактив энерги өгөхгүй бол тэр хүчлэн дээш явахгүй. Доош унчна. Хүчтэл тэр үтгэл хэвийн хэмжээнээс нэг жоохон унахад асар их тэр бумын алдагдал гардаг байхгүй. Тэгэхээр тэрийг найдвартай дээр ингээд доктортой барьснараа чадлын алдагдalгүй. Энд үйлдвэрсэн дулаана тэнд доктор бариад тэргээр нь за ер нь алдагдал мэн гэж байхгүй. Тэр нэг 5-10% алдагдал байна шүү дээ. Хэрвээ энэ автомат байхгүй бол бүр 100% алдагдал ороод ямар ч эрчим хүчээ дамжуулж чадахгүй. Тэнд нүүрс төлөөд байдаг энэ плетик асахгүй. Тэгэхээр хүмүүс бол хүчтэл гэдгийг мэддэг. Хүчтэл өндөр байхгүй бол шугамын алдагдал гэсэн актив чадал одоо урсахгүй актив чадлаа алдагдalгүй урсгаж чадахгүй гэдгийг ойлгодог хэрнээ. Тэр хүчтэл гэдэг хэмжигдэхүүнийг дээш нь доош нь хөдөлгөж яадаг энерги чи юу гэдгийг мэдэхгүй байгаа байхгүй. Тэр нь реактив энерги байхгүй. Реактив чадал. Тэр нь ингээ ихтэй ирэхээр би сороод авдаг. Багдаад ирэхээр нь тэр нь өвдөг. Тэгээд реактив чадлын нэрэлт нийлүүлэлтийг автоматар зохицуулж идэг л тийм л автомат 24 цаг байнга ажиллаж идэг. За таад энэ төхөөрөмжийг одоо $100 багтаагаад өөрийн өртөх нь бараг тэрнээс баг. Яагаад тэгэхээр энэ IT-ийн бизнес чинь 10-20 центээр. Одоо бид нэр ингээд компьютерийн одоо юу штэ процессор штэ. Тэрийг 10-20 паундаар зарж штэ. Нэг 10 паундын юунд багтаал хийчих болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг хідэн силиконууд шүү дээ хавтан дээр идэг. Тэр нь болохоор 10-20 цент идэг байхгүй юу? Тэгээ доллар өрөхгүй шүү. Тэгээ энэ хавтан биш шүү дээ. Тэр нь болохоор энтхэг хятад л байдیں۔ Англи Америкт байхгүй химийн хортой үйлдвэр. Тэр нь хар ажил. Тэр хавтанг бол нэг $5-оор л энэ том хавтанг хийгээд авчин. Жижиг хавтан бол $1. Ингээд энэ чи ямар ч нөгөө материалыг өртөхгүй цэвэр оюуны ажил. Таны одоо тэр өчтөө олон тэр бумаар авчраад хийгээд тэр нь чанаргүй манай таардаг байхгүй барууны. Одоо шин миний хийсэн юм дэр ингээд барууны одоо юмыг авчраад тавьчих юм бол нөгөө сойз нь халаа шатчих байхгүй. Барууны өдөөлтийн машин сойзгүй байхгүй. Арай өөр 60 оноос хойш хөгжсөн Оросын систем чинь 60 оноос хойш хэвээр байгаа байхгүй. А дээрэс нь баруунаас авчирсан тэр нэг олон тэр бумын үнэтэй өдөөлтийн автоматууд байна шүү дээ. Тэр болохоор ингэдэг байхгүй. Манай энэ өдөөлтийн машинууд бүгдийг аваа хийдэг байхгүй. Үнэтэй тоноглолуудыг тэгээд үнэтэй орж ирээд байгаа. Хэрэв би ч гэсэн энэ чинь тийм аргаар хийсэн бол бас л тийм үнэтэй болно шүү дээ. Тэр бум хөрнө. Өөрөө хийсэн болохоор тэр 15 саяын гэрээнд нь багтаага хийсэн байхгүй. 1-2 сая төгрөгийн л материалын зардал гарна шүү дээ. За тэгээд дараагийнх нь 65 саяар тээц 3-т хийж байна. Гэх мэтлэн бүх станцдаа хийлээ. Одоо хийгээд эхэлж байгаа юу те? Хийгээд эхэлсэн. Одоо би дахиад 4 жил хийхгүй шүү дээ. Тэр чинь одоо бүх юм нь бэлэн. Материал авчрал гагнаал туршаал болоо. Тэгэхэд л хэдэн 7 хоногийн л ажил шүү дээ. Тэгээ нөөцтэй болчихвол баг өдөрт нь нийлүүлнэ те. Тэгэхээр реактив чадлыг эдгээр манайх нэгдэг баг. Өө тийм байхгүй байдаг юм аргалда. За ингээ хайчихна. Тэгээ энэ хайсан проблемаас ч болоод бид нар тогтворжилт 0 одоо аюултай. Тэр реактив чадал чинь нэг ихтэй нэг багтаад байдаг. Тэр энергийг Оросууд сорж авдаг эсвэл биднэрт хэрэгтэй үед нь өгдөг, хэрэггүй үед нь сорж авдаг. Оросын тэр том пүр тест дөр шиг том станц зөвхөн манай энэ проблемыг шийдгэрнэ биднээс мөнгө авдаг байхгүй. Яг тэгвэл реактив чадлыг үйлдвэрлэх гэж уг нүүрс төлдөг байхгүй. Тэгэхээр энийг бид нар ухаалгаар энэ чинь зохицуулсан бол Оросууд бас тийм байдалд орохгүй. Тэр тест дөр шиг том станцаар мөнгө олох боломжтой байхгүй. Тэгэхээр бидний энэ бодлоноос болоод тэр нөхдөд хохироод бүр реактив чадалт мөнгө авдгаа. Миний хийсэн чинь компьютер өөрийн гэсэн үйлдвэрлэлийн системтэй, PID контрол системтэй. Ер нь цахим төхөөрөмжийг компьютерыг бид нар урд нь импортоор авч хэрэгэлдэг байсан бол одоо бид нар бүтээдэг боллоо гэд ганц төмөр сайд намайг үнэлсэн л. Тэгээ яагаад тэгж үнэлсэн гэхээр энэ цахим төхөөрөмжийг хийхэд хоёр гар хэрэгтэй байхгүй юу? Нэг нь үйлдвэрлэлийн систем, нөгөөх нь тэр одоо PID контрол систем. Энэ хоёр байхгүй бол бид нар хийх боломжгүй болохоор импортоор авдаг гэсэн одоо бид нар боломжтой болчлоо. Тэгснээрээ бид нар 1% материалыг өртөхдөө 99% оюунлаг өртөхдөө өрсөлдөх чадвартай тийм бүтээгдэхүүнтэй л болж байгаа. Намхаа нацаг юм. Намхаага юу хийдэг хүн бэ?
Манай энэ дамжуулах шуумшилжийн анхны захирал эрчим хүчний найдангийн намхаа гэж юм. Тэгээ яг энэ ТЭЦ 2-ын энэ ажлыг авахад ер нь хүмүүс чинь бизнес хийхэд нөгөө байр маяра барьцаалж иж баталгаа болгодог шүү дээ. Миний баталгаа бол манай аавын нэр хүндээсэн. Тэр эрчим хүчиндээ их одоо хамгийн шударга одоо улаан коммунист гэдгээр алдартай. Настоящий большевик, чистый большевик гэж ярьдаг байхгүй. Та хэр большевик хүн бэ? Тэгээ яг тэгэхээр чи хүний удан байж тээ. Би бол хүн уурч чадахгүй, хулгай хийж чадахгүй тий. Тэгээ би яг энийг өмнөөрөө ингээл хийгээл явсан. Тэр ТЭЦ 2-ын захирал нь бол манай аавыг их хүндэлдэг хүн байсан. За аав нь ийм хүн чинь хүүн арай ингээд балчихгүй илгүү тэгэл надаа итгэл 4 жил болсон. Ийм 4 жил болсон тийм гэрээ контракт Монголын түүхэнд байхгүй. Өөрөөр хэлбэл тэр хүний оюунд нь итгэл сунгаал явуулаадсан байхгүй. Тэрнээсээ итгээг бол аль хэдийн зогсооч ш. Ер нь хүүхдүүд ингэж хэлмээр байна л да. Шударгаар амьдраа. Шударгаар амьдрах гэдэг чинь энэ нийгэм гэдэг юмтэй нэг хэсэг нөгөө хэсгээ үүрэл явж идэг байхгүй. Тэгэхээр инженер хүн материал баялаг үйлдвэрлэж бусад хүмүүсээ үүрч явдаг. Бусад за тэгээ бид инженерүүд ингэж юм л да. Үүрхэхдээ үүрсэн шиг үүрээ. Үүрэх ёстой хүмүүсээ л үүрээ гэж байгаа. Одоо юу гэдэг хэвлэл телевизэн, ариутай телевизэн тэгээ багш нар байна, цэрэг цагдаа байна одоо энэ тэгээ хэрэггүй нэг баахан том аппарат үүрмээргүй те. Бөөн худлаа ярьдаг тэр аудитын газруудыг үүрмээргүй те. Энэ хөөсгүй эдийн засаг болгоод үүрсэн шиг үүрэх юм бол бид нар бүх импортоо хамгаалаа үүрэх юм бол бүх ард түмнийг сайхан амьдруулах боломжийг бүрдүүлнэ. Бид нар чинь хүмүүгийн 2000 жилийн одоо ардын яс аншлаа шүү дээ. Одоо тэр л аахгүй. Тэгээ энэ сайхан үзэл сурталаараа бид нар нэгдээд импортыг аль болохоор хориглоод тэгээ ингээ хүүхдүүдийг одоо оюутнуудын 90% нь инженерээр явуулмаар байна. Тэгэхгүй одоо манай одоо инженерийн техникийн сургуулийн чинь бараг шинжлэх ухааны суурь шинжлэх ухааны сургууль болгоцсон тал нь. Тэгээ инженер ингээ хомигдоод байна л да. Тэгэхээр хүүхдүүдэд бүгд 90% нь инженер болгомоор байна. Инженер техникийн ажилчин болгомоор байна. Заавал дээд сургууль төгсөх албагүй шүү дээ. Зүгээр 10 төсөөл 2 жил темс төгсөөл тэгэл ажлын байран дээр бүх юмаа сурмаар байгаа байхгүй. Тэр PhD доктор гэдэг юмд явуулмаар байна. Яг тэгэхээр цаг алдаа төгсөөд ирэхээр юм хэлэхээр ойлгох болчдөг байна. Тэгэхээр залуугаас нь аваад юм хийгээд манай одоо дээр үеийн бүтээлч доктор профессорууд ингэж ярьж байна л да. Шууд бакалавр төгсгөл үйлдвэрт гаргаад тэгээ үйлдвэрт хийсэн бүтээлийн сургууль дээр авчирч батлуулаад ерөөсө тэнд сурахгүйгээр шууд юмаа батлаад хамгаалал тэгэл докторын өгдөг болгоё гэж ярьж байгаа.